тэтгэврийг сая 500 мянган төгрөг болгоод өгөөч гэсэн. Яг одоо засгийн газар тэтгэврийг нэмэх үгүй юу шудрах хэдэд өгөө. Бидэнд битгий горлох төрүүлээд байгаарэ. Тэтгэврийн зээлийн өөр аргын харьцааг би өчигдөр ярих байсан. Ярьж чадаагүй. Өөр аргын харьцаа гэдэг энэ зүйлээ болоод өгөөч. Батлан даагчгүй дээр тэтгэврийн зээлийн алгаад өгөөч. Ахмадууд бид нар чинь даагч чинь, өсч чинь, ядарч чинь, өвдөж чинь, насан эцэж чинь. 30 оны одоо тэр байгалийн хүртэнд хэдүү 30 он хүртэл хэдний хорог орхиод явах вэ? Та нар бодтой юм яг бичиг худлаа ярьж ах түмний тархийг угаад тэтгэвэр нэмэхгүй юу? Миний бодлоор бол ерөнхийдөө зандан шатрын оны өмнө тэтгэврийн доод хэмжээг 50% нэмэх гэсэн. Маргааш нь Аван Бакир сайд нэмэхгүй гэдэг. Учир дарга ерөнхий сайдад үүрэг өгсөн судлыг гэдэг хичнээн судлахсын та нар. Тэр хүний тооноос хасч байгаа юм бол жарган дайчид будад алчих заа юу. Хатуу хийчих.